тариалангийн төв. За тэгээд цаашлаад магадгүй одоо бусад бүс нутгуудад тарах боломж байна гэж харж байна. Тэгэхээр энэ үндэсний хувьсгалыг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын их хурлаас баталсан 96 дугаар тогтоолын хэрэгжүүлэх хүрээнд Дархуул аймаг маань нэлээдэг олон ажлыг төлөвлөж ажиллаж байгаа юм байна. Энэ дотроо ургамал газар тариалангийн салбарт төлөвлөсөн ажлууд дотроос бол таримл ургамлын үр үржүүлгийн төвүүдийг байгуулах ийм санаачлага аймагаас гаргаж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр бол Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үдээч их сургууль, ургамал газар тариалангийн хүрээлэн, тэгээ бусад эдийн сургалт судалгааны байгууллагууд төсөглөөд энэ төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх бол бүрэн боломжтой гэж би харж байна. За ялангуяа манай хүрээлэнгийн хувьд бол үндсэндээ улсын бүртрэний ургамлын буюу Улаанбуудайн элит төрийн хэрэгцээний бид нар 20 орчим хувийн хүрээлэн гаргадаг. Элит төр үйлдвэрлэдэг тэр төмөс хүнсний ногоо, за цаашлах юм бол нэг жимсгний ургамлын нутагсан сортуудын супер элит болон элит үйлдвэрлэж Монгол Улсын тариалангийн төв, за тэгээд цаашлаад магадгүй бусад бүс нутгуудад тарах боломж байна гэж харж байна.